Одоо олон нийт бол ингэж ойлгоод байгаа. Нэг тийм мэдрэгдээд байна тийм өөрсдийнхээ санаа бодол. Юу гэхээр Монгол улсад яг энэ хөгжлийн гэдэг банк хэрэгтэй ч юм уу да. Гадаас баахан зээл аваад тэгээ танилтал ясан намынхаа нэгэндээ тараагаад өгчт юм байна. Хөгжлийн банк яг хэрэгтэй юм өгч. Хөгжлийн банк одоо яг байх ёстой гэдэг яг та нэг яг ийм учраас байх ёстой гэдгийг надад нэг тайлбарлаад өгч. Хөгжлийн банк ямар учраас байх ёстой? Яагаад? За би яг айгүй олон зүйл хэлж болно. Гэхдээ би зүгээр нэг ганцхан жишээн дээр аваад хэлье л та. За 5 толгой цахилгаан станц. За төсөв дүрстэх нь янз бүр болоод за нэг 750 сая доллар гэд бодчих тий. 750 сая долларын 5 толгой цахилгаан станцын төслийг манай монголчууд хийх ёстой. За үүнийг яаж хийх вэ гэдэг асуулт үүсэж байна. Төсвөр хийж болно. Гэхдээ манай төсвийн алдагдал хэрвэлээ. Багтаамж нь хэрвэлээ. За ингэ нэгдүгээрс тийм асуудал гарч иж байна. Арилжааны банкаар бас хийж болно. Гэхдээ 750 сая долларын зээл авахын тулд нөгөө хувийн хвшилч нь тэрбум долларын барьцаа тавих хэрэгтэй болно. Тэрбум долларын барьцаа тавих хувийн хвшлийн компани манай Монголд байгаа юм. Тэгэхээр энэ дунд өөр нэг механизм хэрэгтэй болж таардаг. Би түрүүн бас төслийн санхүүжилтийн хэсэг юм гэж яриад байгаа юм тийм учраас тийм. Ийм том төслүүдийг хөгжлийн банк анханасаа хийх зорилготойгоор байгуулагдсан банк. Мэдээж сайнтай муутай хийж чадаагүй зүйлс олон байна. Тэгэхдээ анхны санаа нь бол зөв юм аа. Бид хийж чадаагүй буруу хийцэн эсвэл бизнес улс төр банкны хэлхэлцсэн сүлжээний ашиглуулад энэ ажлаа хийж чаддаг үр дүнгээ хараагүй болохоор анхны тэр зөв санаагаа бас харлуулж болж болохгүй. Бид харин өмнөх алдаан дээр сургамж аваад засч залруулад цаашдаа зөвөр нь аваад явах хэрэгтэй гэж. Энэ бол миний хувийн байдлаар. Мэдээж цаашдаа байх ёстой юу үгүй юу гэдэг асуудал улсын хурал дээр яригдах болов. Би бас таныг бас асуусанд баярлж байна. Яг миний одоо өөрийн одоо эдийн засагч санхүүч хүнийнүүдэд харахад бол энэ бол байх ёстой банк. Гэхдээ зөв хэрэгжүүлэх ёстой. Зөв хэрэгжүүлэх ёстой тийм. Одоо нийт хичнээн төгрөгийг буцаад төлөвлөж байгаа бол зээлийнхаа хэдэн хувийн төлөвлөж байгаа бол? Яг өнөөдрийн байдлаар 1.2 их найт төгрөг иргэн төлөлтийг хийлгүүлсэн сууж байна. Одоо бол цаашаа үйл ажиллагаа явуулахад боломжийн нөхцөл байдал үүссэн. Ерөнхийдөө бол боломжийн болцсон байна. Тэгэхдээ нэг бас нэг хідэн нэг том нэг зээлдэгч нар үлдсэн байгаа. Тэгэхдээ бид бас үргэлжлүүлээд ажиллаж байна л да. Одоо цаашаа хизээнээс зээл болгогдоод эхлэх юм. Шууд олон ажил явах. Тэгэхдээ би шууд ингэж асууж. Тий. Яг нь 3-4 дугаар үйлдэлт ч юм уу тий. Тэгэхдээ нөгөө миний хэлээд байгаа эхлээд дээр хуулийн засвар өөрчлөлтөө хийх ёстой болов гэж би бодоод байна. Тэгээс тэр маань бас чуулган дээр бас хэр удахыг мэдэхгүй шүү дээ. Тэгэл хэрвээ тэр нь удах юм бол магадгүй ирэх жилээс ч байж болох юм тийм. Манайх ч нэг улирлаас шалтгаалаад газар зүйн байрлалаас шалтгаалаад бизнесүүд чинь бас нэг зээл төлөвлөхөө үндсэндээ бол намар төлөвлөдөг шүү дээ. Томхон бизнесмэнүүд бол яг намар ингээд зээлийн төлөвлөгөө үүсээд хөрөнгө оруулалтуудаа ингэж татъя, ингэж хийгээд төлөвлөж явах үед нь хууль шинжлэхдэггүй. Одоогийн нөхцөл байдлаараа зээл олох болох юм бол та яах вэ? Яг тэгээд олох уу? Тэгвэл олохгүй л тийм. Би яг л энэ байсууд дээр л байна л да мэдээч тэгээд нөгөө хилээд минь бас л нөгөө хилээд байгаа тэр унжоо машин ингээ эвдэрчээд байхад тэрийгэ засаагүй юм бижиж нэмж хаазаа гიშгээд иж болохгүй шүү дээ. Тэгээд эхлээд энэ юм засъя. Бид бас зөндөө олон зүйлээ хадлаа. Сая сонсгол дээр бас ингээд харагдаж байна. Тэгээд энэ дээрээ бас нэг дүгнэлт хийгээд за тэгээд цаашдаа яах хэвээр юм бэ тэгчээд тэрийг хийснийхээ дараа харин шин төсөл ярих хэвээр. Гэхдээ Монголд бас нэг зовлон байдаг нь том төслүүдийн бас бэлэн байдал гэдэг зүйлүүдийг тез зүүн байхгүй судалгаа нь байхгүй. Тэгчээд нэг агаарын тоо яриад нэг хэдэн сая доллар гэж яриад. Тэгээд энэ дээр нөгөө талдаа бас нөгөө том төслийг чи хийхийн тулд тэр баг нь бас тодорхой чадамжтай байх хэрэгтэй. Гэтэл
цүнхэнд ингээд тэзүү цүнхэлсэн хүмүүс том төслийн ч гэж байхгүй л дээ. Тэгээд яг иймэрхүү зүйлээд бидгээд бас ингээд олон улсын яг стандартын дагуу үнэлж дүгнж байгаа шийдвэр гаргаад явах хэрэгтэй. Нэгэнт гэрээгээ байгуулсан бол тэр санхүүжилтээ цаг хугацаанд нь олгож явах хэрэгтэй. Янз бүрээр гацаагаад ээж болохгүй гэх юм байна.